Газрын орох улсыг энэ тэгшөөр газар дөрвсөн ажиллагаар энэ бол бурлаж одоо мохоо олох гэж ингэж яриад байгаа гэдэг төрөөс байгаа. Зарим эсвэлж байгаа юм шиг. Гэтэл агуулгаараа өөртөө үргэлжлэж байгаа урааж байна. Зэсчүүд байгаад яг тэр харьцаа ингээд тэр орчинд ингээд тусаагаар тэр бол үйлдвэрлэлийн зорилгоор туслаа. Дижитал усан үлдэхин янз бүр өндөрсөн төсөв. Чисний цэвэрс. Тэгээд батан тэрэгтэй үйлдвэрлэлээс үйлдвэрлэлийн зорилгоор. Тэгэхээр тэнд угаалаа бол тэнд газар дээр устаа газар нүүрс байгаа бол тэнд бол тэнд цэвэр устаа үйлдэх гэсэн мэт хэрэгтэй. Энэ салбараа хөгжүүлж эхлэхэд зориудаар одоо хүмүүсийг олгож зогсоолохыг хүсэж байсан тийм жишээнүүд бол би манай Монголын хүмүүсд За их баяр ах үгээ хэлчихэ. Тэгээд манай зохион байгуулж байгаа хүмүүс гарч ирэх байх. За энэ бол Дорногов аймгийн Улаанбаатарт болсон малын хорогдол. Үнэхээр 12 оноос хойш 11 оноос хойш Улаанбаатар суман дээр Дорноговын Улаанбаатар суман дээр жилээс жилд малын зүү бусын хорогдол, генийн өөрчлөлт, тэр битэл хүн, байгаль, ус одоо хүмүүстэй мэдрэгдэж эхэлж байна. Үнэхээр энэ уран гэдэг бол гамшиг юм байна. Саяхан бид нар яваад ирсэн. Зүүн Баян багийн Сайн Шанд сумын Зүүн Баян багийн гэрэл дод гэдэг айлын 80 хээлтэгч малаас төл авахд 74-ийг нь алдцсан гэж байж байгаа. Тэгэхээр үнэхээр гал энэ бол 2012 оны 4 сард Гал үндэстэн холбооны удирдах зөвлөлийн хурал дээрээс ураны асуудал юу болоод байгааг удирдах зөвлөл дээр үүрэг бол надад үүрэг өгсөн хүн нь одоо манай Гал үндэстэн холбооны тэргүүн шоронд байж байгаа манай Мөнх баяр. Тэгээд энэ асуудлаар бид нэр хөөцөлж явсаар байгаад өнөөдөр энэ ураны эсрэг хөдөлгөөнүүд Ураангүй Монгол гээд 40 гаруй төрлийн бус байгууллагууд нэгдсэн байж байна. Уран бол үнэхээр гамшигаа. Монголчуудаа бидэнд юу дутлаа гэж бид уран ухах юм бэ? Бид жис байна, алт байна, гуйл байна, төмөр байна. Бидний олсон баялаг болгон дэлхийн 1 номер хэмжээний баялагууд. Тийм асар гайхамшигтай баялагууд байж яхад бид нэр юу боллоо гэж уран ухах юм бэ? Юу дутлаа гэж. Тэгээд үнэхээр энэ саарл ордонд үнэхээр одоо энэ цөмийн энергийн газрын дарга тэгш баярын сая ярьсан. Эдгээр үнэхээр солиорчсон байна. Эд эрүүл ухаанаар нийгмийг харж чадхаа болцсон байна. Ийм учраас ураны эсрэг бүх монголчууд хамтаа байгаа гэдэгт найдаж байна. Хэн нэгэн хүний ямар нэгэн компани ашиг олох хүслийн золиос нь Монгол газар орон, Монгол хүн, Монгол оршихуй байж болохгүй гэдэг дээр бол Гал үндэстэн холбоо хатуу бат зогсдгоо. Ингээд иргэдийгээ ураны эсрэг хамтаа байгаарай гэж уриалж байна.
За баярлалаа энх хоёр ах та. За дахин танилцуулахад манай энх хоёр ах бол 2008 он